Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид өөр анхны подкаст болох сэтгэлийн ихтлгүүр нэртэй подкаст эхлэхэд бэлэн боллоо. Хөтлөгч Атгаа. Бимба миний бие байна. За тэгвэл хоёулаа хамгийн түрүүнд болохоор подкастынхаа зорилгын талаар ярилцъя те. Тэгээ. За бид хоёр энэ подкастыг одоо хийж бэлтгэж дэглүүлэх болсон шалтгаан нь гэвэл нэлээд бас удаан ярьж авсан. Тэгээд ер нь эхлэгээд эхэлж байгаа. Тэгээд шалтгаан гэвэл ер нь ингээд манай Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд гэдэг. Монгол төдөөгүй дэлхийн нийтээр тулгамдаад байгаа. Тэгээд хүний сэтгэлтэй холбоотой маш том асуудлууд байгаа. Жишээ нь ингээл амиа хорлолт, гэр бүл салалт, янз бүрийн донтолтууд, мөрөөдөө тоглоомн донтох, хард тамхинд орох, айрах тамхины хэрэглээ гэл ийм асуудлууд байгаа байхгүй юу? Тэгээд гэтэл одоо энэ асуудлууд ингээд ер нь амар хурдтай бас өсөд байгаа гэж тоон. Тэгэнгүүт хөгжил бол бас амар хурдтай хөгжөд байгаа. Манай Монгол ч гэсэн ингээд сүүлийн жилүүдэд айгүй гоё хотжоод өндөр барилгууд баригдал бидний амьдарч байгаа орчин улам гоё болж байгаа мөртлөө яагаад ингэ гэр бүл нэг салаад байгаа нь яагаад ийм асуудлууд ихсээд байна ингээд үзэхлээр яг хүний азралтай амьдрахад бас зөвхөн энэ гаднах нөхцөл байдал ахуй орчин шалтгаалдаг юм байна л да. Энэ бол зөвхөн гадна л одоо хэрэгцээ шаардлага гэдэг. Яг дотоод хүний сэтгэлд нэг юм суур шалтгаан байдаг юм байна л да. Энэ ном дээр сарж ирсэн. Тэгэхээр тэр сэтгэлийн тэр дотоод нөгөө нэг ерөн сэтгэл зүйн боловсрал, сэтгэлийн боловсралтай өөрийгөө таних сэтгэл гэж юу гэдгийг сэтгэл хөдлөө яаж удирдах уу гэдгээ мэдэхгүйгээс л болж л ер нь ийм асуудал үүсдэг юм байна л да. Тэгэхээр энийг л гол нь энэ сэтгэлийн их дэлгүүр нэртэй подкастаараа дамжуулж хүргээгээд бид хоёр ингээд эхлүүлж байгаамаа. Гол зорилго нь. Тий. За тэгээд ер нь бол сэтгэлийн их дэлгүүр гэдэг номноос те хоёулаа энэ сэтгэлийн одоо их дэлгүүр гэдэг подкаста эхлүүлэх яг юм айгу урам авсан тий. Тэгээд яг энэ номон дээр болохоор одоо саяны тулгамдаад байгаа сэтгэлийн ертөнц гэдэг зүйлийн талаар гарч байгаа гэсэн үг. Хүний нөгөө нүдэнд харагдахгүй мөртлөө хүнийг яг ингэ удирдах яадаг тэр хамгийн одоо том зүйл тэр ертөнц чинь өөрөө тэр сэтгэлийн ертөнц байдаг юм байна. Тэгээ нэг харагдахгүй учраас хүмүүс тэрийг дандаа ингэж нөгөө тоохгүй явж яадаг юм байна. Тэгээд яг ингэж үзэх юм бол тэр сэтгэлийн ертөнцийн дотор одоо хүний бүх одоо тэр мэдрэмжүүд бүх зүйлүүд ингэж агуулгадчихяадаг. Ингээд энэ одоо номон дээр гарч исэн. Тэгээд яг бит хоёрын одоо подкастын эхний хэсгүүд бол энэ сэтгэлийн хэлээр гэдэг номноос явагдах юм байна тий. Тэгээд одоо зохиолч нь болохоор одоо юу Солонгос улсын зохиолч болох баг хүсүү хэмээх зохиолч байгаа. Тэгээд тэр болохоор сэтгэлийн боловсролыг одоо маш олон залуучуудад энэ сэтгэлийн ертөнцийн талаар ингэж зааж лекц ороод хүмүүсийн сэтгэлийг өөрчлөөд тэгээд өөрчилсөн тэр одоо хүмүүсийнхаа түүхээрээ дамжуулаад одоо яг энэ номыг одоо бичсэн байгаа. Тэгэхээр одоо энэ зүйл бол одоо Монголд бас хамгийн их тулгамдж байгаа зүйл байгаа. Энэ одоо бит хоёр энэ подкастад дамжуулж одоо хүмүүсийн сэтгэлийг өөрчлөхийг хүсэж байгаамаа тий. Тэгээд бит хоёрын подкастаар дамжуулаад амар ихчмүү бүгдээрээ ингээд өөрчлөгдөхгүй ч гэсэн тодорхой хэмжээний хүмүүс хүүхэд залуучуудын сэтгэл өөрчлөгдөд үнэхээр тэдэнд хүсэл мөрөөдөл өгөөд амьдрал нь өөрчлөгдөл одоо энэ подкастын хамгийн гол үн цэн тэндээ байгаа. За тэгэлж байгаа. Тий. За тэгвэл хоёулаа хамтдаа ном руугаа орох уу тий. Тэгээ. За номны маань яг эхний хэсэгт болохоор нөгөө ихтлгүүрийн талаар тайлбарлаж байгаа шүү дээ тий. Нөгөө сэтгэлийн ихтлгүүргээд хэлсэн. Тэнгүүд нөгөө нэг хүмүүс ихтлгүүр дотор ороод одоо юм худалдаж авдаг тий. Тэрэн шиг одоо тийм сэтгэлийн ихтлгүүрт ороод ингээд сэтгэлээ ингэж нөгөө нэг солиод тий ингээд авдаг тий. Тийм дэлгүүр байдаг бол ямар гоё вэ гэдээ ингээд гарч байгаа. Яг тэр хэсэг бол маш гоё тийм үнцэнтэй хэсэг байгаа тий. Тэгээ тэрний талаар ер нь та ингээ анх уншиж байхад яг юу бодогдчихсэн бэ? Ер нь би энэ нөгөө анх энэ номыг ерөөсөн уншаагүй. Анхны ингээ харсан сэтгэл болохоор нөгөө номны нэрийг хараад сэтгэлийн ихтлгүүр гэж харж байгаа. За ихтлгүүр гэхлээр ч мэдээж ингээл маш олон төрлийн бараа тий тансаг хэрэглээний юм бараанууд байдаг. Тэгэхээр ч одоо сэтгэлийн ихтлгүүр гэхлээр мэдээж ингээл дотор нь нэлээд гоё олон тийм гоё тийм сэтгэлтэй холбоотой юм байхандаа гэдэг айгүй сонирхож ингэж өсчихсэн байхгүй. Тийм. Тэгээд миний хувьд болохоор бас нэг хэрвээ яг ийм дэлгүүр байдаг байсан бол хүмүүс ингээд өөртөө ингээд хэрэгтэй тэр сэтгэлийг ингээд сольж авах юм бол магадгүй одоо энэ дэлхийн ертөнц үнэхээр аз жаргалтай гэрэл гэгээтэй байх болов уу гэж яг бодож байсан. За тэгвэл яг нэг асуулт асууя. За сэтгэлийн яг тийм ихтлгүүр гэдэг байсан бол та хамгийн түрүү ороод ямар сэтгэлийг авах байсан бэ? За тэгээд хэрвээ энэ дэлгүүр байсан бол маш олон гойгоо сэтгэлийг л амаараа. За юуны төрөнд бол би ер нь их
юм болгонд ингээд гомдлох гээд болцсон байлээ. Одоо яг энэ насн дээр болохоор ингээд юмд гомдлоход тэр юутай холбоотой гэдэггүй гэж тэгтээ. Өмнө бол гомдлохгүй байсан уу? Гомдлох нь гайгүй. Яг санаа зовлт гэх байдгаас одоо бас санаа зовлт байна. Тэгтээ гомдлох. Тэгээд би нөгөө энэ номыг уншиж хавцтай би ингээд энэ асуудал чи хүмүүс бишээ би байсан биз дээ гэж хараад гомдлохоо ойлоо нөгөө ингээд талархал гэдэг юм уншаад ингээд бичээд үзсэн чи ингээд өшөөгөө язаргалтай юм ингээд яг мэдрэгжсэн байхгүй амьдрал тий. Тэгэхээр юуны түрэн би бол ингээд гомдлох сэтгэлээ бүр ингээд орхиод дандаа талархж идэг тэр гой сэтгэлийг аммаар байна. За чи тэгвэл юу энэ дэлгүүрээс бол хамгийн түрүү ямар сэтгэл амар байна? За би болохоор яг би өөрөө айгу түргэн ууртай байхгүй юу? Айгу түргэн үйлдэл хийдэг. Тэгээд би яг тийм хүлээстэй сэтгэлийг авбал гоё юм болоо гэж бодож байсан. Яг гэх юм бол яг ийм тайван хүлээстэй хүмүүсийг харахаар надад яагаад ч юм гоё тайван мэдрэмж төрөөд идэг. Тэгээд ингээд одоо маргалдах зүйл дээр тэр хүмүүс бол зүгээр л ингээд чимээг ингээд өнгөрөөчдөг ч юм уу те. Ингээд тэр зүйлийг харахаар айгу гоё санагдаад тэ. Тийм болохоор хамгийн түрүүнд тэр сэтгэлийг авах байсан. Тэгээд дараагаар магадгүй солих сэтгэлүүд зөндөө олон байгаа. За тэгэхээр одоо болохоор хоёулаа энэ ном дээр гарч байгаа нэг 2 түүх байгаа тий. Маш сонирхолтой 2 түүх байгаа. Тэр түүхийн талаар нэг хоёулаа яриа тий. Эхний түүх бол нөгөө нэг юу гэдэг чинь зохиолч маань нөгөө нэг оюутан залуутай уулздаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу нь ингээл би дох тусцаа одоо ингээл нададтай гарц байхгүй дуусч байгаа. Би ингээл өхнө гэл хэлдэг байхгүй. Тэгсэн чинь зохиолч нь өө тийм үү чи яаж мэдсэн би эмчэд үзүүлсэн үү гэл хэлдэг байна. Тэгсэн чинь эмчэд үзүүлээгүй. Гэхдээ би бол өстой тухайн бүх шинж тэмдэг надад илэрч байгаа. Би ер нь бол угаасаа ингээл бэлгийн амар замраагүй байдалтай тий ингээл замраагүй байдалтай явсаар ирсэн гэл хэлдэг байхгүй. Тэгээд зохиолч нь чи ингээл эмч байхад эмчнүүд ингээд чи өөр ингэх юм л эмч хэрэг байна. Очиод үзүүл гэж зөвлөдөг байхгүй. Үзүүл гэж заавал үзүүл гэдэг. Тэгээ очиод үзүүлсэн чинь дараа нөгөө оюут нь үгүй байна гэдэг инээмсэглэн явж идэг гардаг байхгүй ном дээр. Тийм нэг түүх байдаг. Наад түүч ингээд сонсон чинь нэг юм зүйл яг санаанд орж ирлаа. Би яг өмнө сонсч байсан байхгүй юу? Яа одоо юм туссан хүмүүс ч байдаг юм уу ингээд яг тийм өвчин тусаар хүн хамгийн түрүүнд болохоор ингээд би яагаад би гэж боддог гинэ. Надаас өөр зөндөл одоо ингээд замбраагүй тийм амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд би яагаад би ганцаараа гэж ер нь өөр хүмүүсийг ч гэсэн хамт ингээд аваад өгөө гэх тэр хүмүүст ингээд одоо тараах тийм бас сэтэл орж ирдэг гинэ. Тэгэхээр энэ болохоор номон дээр болохоор ингэж тайлбарсан байлээ нөгөө хүний нөгөө нэг бодол яг нэг тийшээ ингэ туйлширдаг гинэ. Одоо яг ингэ харах юм бол нөгөө нэг тэнцвэртэй байх хэрэгтэй шүү дээ сэтгэл гэдэг чинь одоо ингэ одоо эрэг сөрөг одоо бодол ингэ хоёулаа ингэ байлаа гэхэд яг тэнцвэртэй байх хэрэгтэй байна л да. Тэнгүүд яг иймэрхүү ингэ хүмүүсийн хувьд бол сөрөг бодол руу хүн хитрхи туйлширч ингэж тэрлүүг хазаадаг гэсэн үг. Тэнгүүд эсрэгээрээ нөгөө нэг одоо эрэг бодлыг ерөөсөө нөгөө нэг бодохгүй зөвхөн яг сүрэг юм руугаа ингээ бодоол тэмлэг ингээ туйшраал тэгэл за би угаасаа л өгөх юм байна гэсэн тийм бодол ингэж орж ирдэг юм байна. Тэгэхээр яг энэ залуугийн түүхтэр бол яг энэ бол маш тодорхой гарч ирж байна. Би яагаад гэж ихсэ бусдыг яах гэж шүү дээ. Тийм маш аюултай зүйл. Тэгээ магадгүй ингээд хүмүүс ингээд сонсож байгаа байх л та тий. Би байсан бол тийхгүй штэ гэж бодож байгаа ч гэсэн яг тэр нөхцөл байдал дээр ингээ очих юм бол хүн болгон магадгүй тиймэрхүү зүйл бодох байх тий. Хүн болгон их боломжгүй тий гэж штэ тий. За бас тийм түүх байна. Тэгээд дараачийн нэг эмэгтэйгийн талаар түүх байгаа. За тэгээд тэр эмэгтэй болохоор яг зохиолчийн маань нэг таньдаг эмэгтэй байсан. Тэгээд нэг магадгүй нэг 30 иргэн насны яг ингээд хүнтэй суух насн дээрээ ингээд хүрсэн нэг эмэгтэй байгаа. Тэгээд тэр эмэгтэй болохоор тэр хоёр ингээд зөвлөгөө аваад ярилцж байгаа хугацаанд ингээд зохиолч маань одоо чи ингээд одоо гэрлэх ямар нэг одоо бодол байна уу? Монголчууд ч угаасаа айгүй тэгж ярьдагтэй нөгөө нэг ингээл нэг 25 мав гараад 30 гараад ирэнгүүт юу хизээ үнээр суух гэж ингээл ярьдаг штэ. Тэр шиг одоо гэрлэх бодол байгаа юу гэж асуусан чи нөгөө эмэгтэй чи ерөөсөө тийм бодол байхгүй. Би ерөөсөө гэрлэх боломжгүй. Надад бүр ингээд жирэмслэх ямар ч боломж байхгүй гэж хэлсэн гинэ. Тэр ингээд ийм залуу эмэгтэй байж гээд мэдээж яагаад гэд асууж байгаа штэ. Яагаад ингээд чи яг эмэгтэйчүүд эмчэд ингээд очоо шинжилгээ өгөөд яг ингээд үзнэ үү гэдгийгсэн чи нөгөө эмэгтэй болохоор үгүй гэхдээ надад миний би нэг л хэвийн бус байгаа. Тийм болохоор би угаасаа жирэмсэн болж болохгүй гэдэг ингээд хэлсэн. Тэгсэн чинь юу ч хэлсэн бэ гэхээр яаран бүү дүгнэлт хий. Яаран бити дүгнэлт хийгээрээ зүгээр эмэгтэйчүүдийн эмнэлэг очоод шинжилгээ өгвөл үзүүлчих гэд хэлсэн байгаа. За эмэгтэй болохоор яг тэрний дараагаар яг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлээд шинжилгээ өгсөн чинь ямар ч асуудалгүй гарсан. Бүр ямар ч юм одоо тийм ямар ч тэр хүний би ив ирүүл байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээд түүхээр харахаар
Хүн бас л нөгөө бодолтой ингээд нөгөө автагдаж шүү дээ. Гэхдээ яг тэр бодол нь болохоор нөгөө үнэн биш бодол гэж яриад байгаа тийм. Яг хоосон бодол. Яг хоосон бодолтой ингээд давтагдаад ингээ автагдаад явчихж байгаа. Тэгээд хүмүүс болохоор яг тийж бодож байгаа бах тий. Өө эн чинь ийм хэлээ очиод үзүүлэхэд болно штэ гэдэг боловч ийм асуудлаас олж хүмүүс маш их зовж яадаг дэлхийд дээр тий. Цогн гэрэнгүүд бас нэг юу орж ирж байна. Болсон явдал гэс. Германы нисгэгч Робис гэдэг нэг хүн байсан гинэ. Тэгээд тэр хүнд бол ийм ч нэг нүд нь ер нь хараа муудаад байгаа шиг болох нь очиж үзүүлсэн чи ер нь хараач бол нэлээ муудаж ийн гэсэн юм байна л да. Тэгэнгүүт за гэчээд өөрөө боцсон байгаа. За би ер нь бол ингээд одоо ингэж байгаа чинь хараа муцараад ер нь сохрох юм байна. Тэгээд сохруул одоо би сохор амьдрын гэж байх хэвээр хайрч өхөөс өшөө гарцуул болох юм байна гэж бодлоо чинь нэг яахлаар би заавал тий ганцаар ингээд сохроод өгөхстэй. Би яахлаар ингээд ихстэй ингээд нислэг хийж явах хэвцээ тоогийн санахгүй хэдэн бүх ингээд нөгөө зорчигчтой аваад онгоцтойгоо сүржсэн тийм кейс гардаг болсон явдал амар байгаас. Тэгэхээр энэ нөгөө нэг бас л өөрхөн бодолд итгээл бүр хэд туушрал гарах. Өстой гарцгүй юм шиг санагдал бас маш хэцүү байсан бол тэр тийм үйлдэл хийсэн баг. Тэгэхээр бусдад хүртэл амар юм өвлөн амар бол бусдад хүмүүс ч нэг үхмээргүй байхад тэр хүмүүсийг аваад тийм магадгүй тэр хүн дараа нь маш олон хүмүүсийн тийм ингээд бүр дургуутслыг үргээд үзий ядах хүмүүс үзий ядахад хүрсэн баг тэр үнийг тийм ингээд зүгээр ингийн байгаа хүмүүсийг тий. Тэгэхээр яг магадгүй нөгөө мэдээж хараагүй хүмүүс хараагаа алдах юм уусгүй хараа муудах үед хүмүүс бас боддог бодлоо тус байгаа штэ. Гэхдээ ингээд тэр хүний хувьд болохоор мэдээж хараагаа алдаад бүх зүйлийг алдна гэж бол байхгүй штэ мэдээж тий. За энэ ном дээр нэг сэтгэлийг нь ойлгодог хүмүүстэй хамт ажиллахаас илүү аз жаргалтай хэрэг байдаггүй гэд гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой бас нэг түүх гарч байна. Энийг яриа тий. За Солонгосын нэг алдартай Грашас гэдэг найрал дууны оркестр хөгжимтэй найрал дуутай, гослол дуутай тийм хамтлаг байсан байна. Тэгээ нөгөө Африк руу тоглолт хийх гээд явсан байгаа. Тэгээд тоглолт бүхэн зарлсан байсан чинь гослол дуушна хоолоо өвдөд. Тэгээ одоо тоглолт цуцалж болохгүй гэсэн. Тэгээ маргааш нь ингээд аргалаад дуулахаар болоо дуулж ирсэн. Яг тоглолтын оргил ингээд дуулаад явж байсан чинь хоолоо нөгөө ингээд захтан шүүлсээ ингээд залхимаар санагдсан гинэ. Тэгэнгүүт яг ингээд шүтсээ зайлгах үеэр яг нэг оркестр яг 60 хүнтэй оркестр бол яг тэрнийг дааж ингэж темпо удаашруулад ямар ч ингээ анзаархдахгүйгээр ингээд бүтлгүүдэхгүйгээр тэр тоглолтыг давж ийсэн ингээд гардаг. Тэгэхээр яг ингээ олвол ингээ сэтгэл ойлголцохлоор ийм гоё те ямар ч асуудалгүй давлаа гэж гарч ирсэн байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо ойлголцдоггүй бол ингээл чамаас боллоо чи хариуцлагагүй хоолоо өвдөгчлөө эсвэл зөрчсөн бол тэг бүх асуудал үүсгэр байгаа. Тэгээд ингээд 60 гаруй хүн ингээл ойлголцоод тоглолтыг доосноос аз жаргалтай хэрэгээ гэдэг ном дээр гарч байгаа байхгүй тий. Тэгээ яг энэ хэсгийг ингээд сонсоод тэгээ бас нэг зүйл айгуух санаанд орлоо. Ингээд сүүлийн үед болохоор нэг ажлын байрнаасаа болоод хүмүүс ингээд маш их ингээд ажилласаа гарч байгаа тийм тохиолдол байгаа шүү дээ. Бүр тийм тодорхойлт хүртэл байдаг тий. Нөгөө нэг ажлаас халшрах хам шинж гэсэн. Тэгээ би өөрөө бас өмнө яг тиймэрхүү зүйл надад тохиолдож исэн. Тэгээд нөгөө ажлаасаа яг тэр тухайн үед гарахтаа яг манай хамт олон тий манай хамт олноос нэг тодорхой яг хүмүүс ингээд надад ингээд маш ингээд муухай сэтгэл төрүүлдэг байсан байхгүй юу. Тэгээ тухайн үед болохоор би яг тэр хүмүүсээс л болоод би ингээд ажлаасаа гарч байгаа гэдээ маш их юм гомдол айгу тээжсэн. Тэгээд яг ингээд бодоод ингээд сүүлийн үед яг ингээд энэ номыг уншаад тий энэ сэтгэл ертөнцийн талаар ингээд бодоод эхэлсэн чинь тэр үед болохоор бид нэр зүгээр л нэг нэгнийхээ сэтгэлийг ерөөсөө ойлгохгүй байсан юм байлээ. Юусоо ойлгоод тэр хүн яг ийм байсан уу, тийм байсан уу гэхгүйгээр зүгээр би ингээд дотроо өөрөө энэ хүн надад дургуун байна. Тэгэл ингээд ингээл за боли энэ хүн надад дургуун юм чинь би ажлаасаа гарчгаад л болох юм байна гэсэн тийм бодол ингээд орж ирж байсан. Тэгэхээр яг ингээд харах юм бол саяны тэр оркестрийн 60 хүн гэж байгаа шүү дээ. Бид нар ингээд байгууллага дотор хэдэн хүн байдаг вүлээ. Өсрөөл нэг за ихтэй гэвэл нэг офис дотор магадгүй 20-30 хүн ч юм уу ингээд хамт ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхэд яг тэр хүмүүс ингээд сэтгэлээ бүрэн нэгтгэж чадахгүй шүү дээ мэдээж тий. Тэгэл ингээд асуудлууд гарч байгаа. Тэгэхэд энэ хүмүүс ингээд жаруулаа байж ээж тэр ингээд зүйлийг даваад гарч чадж байна гэдэг нь сэтгэл нь ингээд хоорондоо холбогдоод сэтгэлээ нэг бас сайн ойлгодог болсон байна гэсэн үг байхгүй. Тэр энэ хүмүүс бүгд яасан юм сэтгэлийн ертөнцийн талаар ингээд сурсан байх нь шүү дээ тий. Магадгүй нэг байгууллага энэ сэтгэлийн ертөнцийн талаар сурсан байхад тэр цаашлаад заавал ингээд байнга ингээд ажиллаж явах шаардлагагүйгээр ажлаа доктортой үргэлжлүүлээд ингээд маш аз жаргалтай ингээд ажиллах боломжтой юм байна тий. Тэгмэр яг энийг ингээд харсан чи яг тэр ингээд
бодогдож байгаа. Тэгээ хүмүүсийг ингээ харах юм бол яг тэр зүйлээс болоод маш их ажлаас гарч байгаа зүйлүүд бол хүн болгоны амьдралд яг 1-2-оор тогтохгүй олон түүхүүд байдаг байх гэж бодож байна. Сүүлийн үед одоо яг ажил олгогч хүмүүс ч гэсэн яриад байгаа. Хүний нөөц их зөөлчлөө гэсэн Монгол бүх салбартаа хүний нөөц зөөлчлөө. Дээр нь ингээл залуучууд орж ирэл ерөөсөө одоо бид нар бол хуучин ингээл нэг доотлол нь 3 штэ. Тэгэл дэше ингээл 5-6 жил ажиллаад явж байна. Тэгэхэд бол одоо бараг 2 жил мэлчим залуучуудад урчил болчиход байна. Жилж болохгүй хэдэн сар болоод ажлын байраа солиод байна байгаа байхгүй. Тэгээ ер нь ингээд ажлын байранд тогтохгүй байна гэдэг. Гэтэл залуучуудын яриг сонсохлоор яг ерөөсөө л бид нар нэг цалин мөнгөндөө биш. Ер нь ажиллах орчин харилцаа тэр нэг үе хоорондоо ялгаа гэж бас гараад байгаа шүү. Тэг нэг ойлголцол байхгүй. Ер нь бас л ойлголцож чадахгүй. Тэгэл нэг амар нөгөө гарцсан байна шүү. Нэг амар гуглөө амар юу гуглээ байгууллагт орно гэдэг нөгөө. Тийм яг тэр шийдээ нөгөө байгууллагт нэг амар ингээ хашраадаг. Тийм нөгөө нэг тэгэхээр нөгөө бас ойлголцохгүй л байна гэсэн үг байхгүй тий. Тийм сүүлийн үеийн нөгөө залуучуудыг тий эднэр ийм энэ үе одоо энэ Z generation гэдэг яриад байгаа. Эднэр яг ийм байна. Бид нар ч юм бас ингээ хурдан хөгжих хэрэгтэй байхгүй. Хөгжөө судлаад үетэйгээ ингээд нийцээд ойлголцоод ажиллах хэрэгтэй. Одооны хүүхдүүд гэл тий. Тэгэхээр бас л яг л нөгөө юуны асуудал. Одооны хүүхдүүд ерөөсөө л болохгүй гэсэн тийм асуудал байхад. Гэхдээ ер нь бол яг ингээд харах юм бол яг аль нь л нэг ойлголцоод явчих юм бол ямар ч асуудал үүсэхгүй юм байна. Тэгээд магадгүй ингээд манай одоо сонсогч ч гэсэн ингээд бодож байгаа бах тий. Ер нь бол энэ сэтгэлийг ойлгох гэдэг чинь хамгийн чухал зүйл юм байна шүү гэдгийг. За тэгээ ерөнхийдөө ингээд манай подкастын маань яг жоохон төгсгөл хэсэг рүү орж байна. Тэгээд бас нэг асуултыг бас асуумаар нэрэн. Сая ингээд номыг ингээд ер нь сонсож байгаад хамгийн сэтгэлд яг хүрсэн номын яг хэсэг аль вэ? Тэг. Надад нэг хэсэг хийсэн шүү. За гагцгүй сэтгэлийн ертөнцийн талаар мэддэггүйгээсээ л болж хүмүүс өчүүхэн зүйл сэтгэлээ чилээ. Түүнээс гарч чадахгүй зовж байгааг харахад үнэхээр харамсалтай байна гэд. Тэгэхээр ер нь яг юм штэ тий. Үнэхээр юм жижиг асуудлуудыг л одоо нөгөө сэтгэлийн ертөнцийг мэдгүйгээсээ л бол туушруулаад том болгоод бодоол тэрэндээ автаал бараг төсөөлөн бодоол тэгэл бүр тэгж олон хүмүүс зовж ч амьдэрдэг юм тий. Тэрнийг хараад үнэхээр харамсалтай байна. Үнэхээр энэ сэтгэлийн ертөнц гэдэг юм өөрийгөө ойлгоцсон сэтгэлээ мэдсэн сэтгэл одоо энэ сэтгэлийн боловсралтай ийм хүн бол одоо шал ондоо амьдрын штэ. Тэгээд мэдгүйгээсээ л болж ингэж Түмэн мянган зовлонгийн шалтгаан байдаг ч гэд бас үг өгдөг шүү дээ тий. Их том хүнийг гэж байна тий. За миний хувьд болохоор яг сайн ажиглаж үзэх юм бол гарц үргэлж байдаг гэдэг үгийг сонсоод маш сэтгэлд гүн хүрсэн. Тэгээд ер нь бол одоо гарцгүй зүйл гэж бол байхгүй. Гэхдээ сайн ажиглаад хараад тэр зүйлийг гүн ойлгож мэдчих чадах юм бол ер нь үргэлж амьдралд гарц байдаг юм биш үү тий. Хичнээн хэцүү зүйл тулгарсан ч гэсэн тэр бүгдийг давж гарах хэрэгтэй шүү гэж тий. Тэрийг бас тэр яг үг бол маш сэтгэлд хүрсэн. Тэгээд одоо хоёулаа хамтдаа нэг асуулт асууя. Сэтгэлийн ихтэлгүүр байдаг бол та ямар сэтгэл авах байсан бэ? Доор комент хэсгээр бичиж үлдээгээрэй. За одоо хоёулаа хамтдаа өөрийгөө хэлээд тэгээд дуусгацгаая. Сэтгэл өөрчлөгдвөл амьдрал өөрчлөгдөнө. Дараагийн подкастаараа дахин уулзлаа. Түр баяртай. Сэтгэлийн их дэлгүүр. Нэгэн өдөр эхнэр маань бичил долгионы зууг авахыг ихэд хүсв. Тэгтэл яг тэр үеэр бичил долгионы зууг зардаг хүмүүс манай тосгонд ирж хоол бэлтгэх сургалт явуулжээ. Эхнэр маань надад хэлэхгүйгээр түүнд хамрагдаж бичил долгионы зууг худалдаж авсан байлаа. Гэхдээ түүнийгээ надад хэлж зүрхлэхгүй бичил долгионы зуугаа төмөс шархат чамаар ийм тийм олон талын хэрэглээтэй гэдэл магтаж байсныг санаж байна. Бид заримдаа миний сэтгэл ийм байсан бол би ийм сэтгэлтэй хүн байсан бол гэж бодохгүй зөндөө байдаг. Их дэлгүүрт очиод өрсөн бараа бүтээгдэхүүнийг харвал энэ хөрөөгч хэрлэхэд амар юм байна. Энэ хувцас их тансаг харагдаж байна гэсэн сэтгэл төрдөг. Сэтгэл нь сайн биш гэсэн сайн сэтгэлийг сонгож авч чадах тийм сэтгэлийн их дэлгүүр нэвэл ямар вэ? Та эхнэрээ харддаггүй таны сэтгэл маш их хартай байна. Та итгэлтэй сэтгэл аваад солиул дээр гэж бодож байна. Тийм ээ. Ийм дэлгүүр байгуулж чадвал ертөнц ямар аз жаргалтай болох вэ?
Би залуучуудад сурахдаа тэдний дотор шинэ сайн сайхан сэтгэлийн үрийг суулгаж өгдөг. Нэгэн өдөр нэгэн залуу над дээр хурж ирсэн юм. Багшаа, би тох туссан. Түүнийгээ чи яаж мэдсэн бэ? Гарцаагүй туссан байхаа би их замбраагүй амьдэрсэн. Биээс тохын шинж тэмдэг илэрч байсан. Чи өөрөө дүгнэлт гаргах юм бол эмч юу нь юунд хэрэгтэй юм бэ? Эмчдэр очоод шинжилгээ өгөөд үзээрэй. Өнөөх залуу эмнэлэгт очоод шинжилгээ өгсөний дараа хурц ирэн инээмсэглэн биш гинэ гэж хэлсэн. Нэгэн удаа ийм үйл явдал тохиолдож байсан. Нэгэн таньдаг залуу эмэгтэй гэрлэх насанд хүрсэн тул чийж удахгүй хүнтэй суухан дээ гэсэнд тэр би гэрлэж болохгүй, би жирэмслэх боломжгүй гэж хэлсэн. Тийм үү? Чи эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж шинжилгээ өгч байсан уу? Үгүй. Гэхдээ миний би нэг л хэвийн бус байгаа. Чи тэгж ганцаараа бодон яаран дүгнэлт гаргаж болохгүй. Эмнэлэгт очоод үзүүлээрэй. Тэр эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд түүнийг эрүүл хэвийн байна гэж хэлсэн. Юу ч биш мэт боловч иймэрхүү зүйлс асуудлаас болж зовж буй залуучууд олон байдаг. Тэд эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлбэл асуудал шийдэгдэх байдал ганцаараа би жимэрслэх боломжгүй, гэрлэж болохгүй хэмээн бодлогошорж айж явдаг. Өөрийгөө тох туссан гэж андуурсан залуу сүулдэ би тох тусчихлаа. Яагаад заавал би гэж бусад хүмүүс ч энэ өвчнийг тараачхад үгүй гэсэн бодолтой болсон гэнэ. Бодол нь зөвхөн нэг тал руугаа туйширч зовж байна. Харин тэр бодлоос гарвал асуудал шийдэгдэх байдалд сэтгэлийн ертөнцийн тухай мэдэхгүй бол тиймэрхүү бодолд автах болно. Цөхөрч гүйдсэн юм уу, амиа хорлтын учир хүмүүс өөрийн хоосон худал бодолд автаж хитрхи туйширдаг явдал юм. Сайн ажиллаж үзвэл гарах гарц үргэлж байдаг. Би сэтгэлийн их дэлгүүрийг заавал нэмэр байна. Хүмүүст сайн сайхан сэтгэлийг нэг нэгээр нь үзүүлэн энэ сэтгэлдээ байвал эхнэр нөхөр хоёр бие биедээ хайртай болно. Энэ сэтгэлийг авбал үр хүүхдийг ойлгох болно. Энэ сэтгэлдээ байвал эцэг хийх аавн сайн орж хичээлээ сайн хийх болно гэх мэтчлэн тайлбарлаж өгмөр байна. Хэд хоногийн өмнө Крашиас найрал дууны чуулгын Пакчионы гоцлол дууны концерт болсон юм. Концертын өдрийг товлсны дараахан тэр Африкт очинд тоглолт хийх үеэр ханиад хүрч биеийг муудсан. Хоолойн сайн гарахгүй тоглолт хийх боломж таарав гэж бодсон боловч аль хэдийн тоглолтыг зарласан бас нэг төрлийн үзэгчтэй өгсөн амлалт учир яах аргагүй тайзан дээр гарах болов. Концерт эхэлж түүнийг дуулж байх үед хоолой нь өвдөж шүсээ залгимаар санагджээ. Гэвч шүсээ залгивал темп алдагдаж оркестроос зүрэн гэдгийг мэдэж байсан боловч тэсэлгүй шүлсээ залгиж орхижээ. Яг тэр мөчөд оркестрийн 60 гаруй хүн гүчимчид бүгд түүнийг анзаарч темпээ нэгэн зэрэг удаашруулан асуудалгүй өнгөрсөн гэдэг. Сэтгэлийг нь ойлгодог хүмүүстэй хамт ажиллахаас илүү аз жаргалтай хэрэг байдаггүй. Эхнэр нөхөр хоёр бие биеэ бүрэн ойлгож амьдрал ямар их аз жаргалтай байх вүлээ. Алмаазан бүгж байхгүйж, тансаг том орон сууцгүйж жаргалтай амьдарч чадна. Гагцхүү сэтгэлийн ертөнцийн талаар мэдлэггүйгээс болж хүмүүс өчүүхэн зөвлөлт сэтгэлээж хилэн түүнээс гарч чадахгүй зовж байгаа харахад үнэнхээр харамсалтай байна. Харин ийм хүмүүст сэтгэлийн ертөнцийн талаар зааж амьдрал өөрчлөгдөж байгааг харахад түүнээс илүү баяртай зүйл байдаггүй. Би хараахан сэтгэлийн ихтлүүрийг нээж чадаагүй ч энэ номоор сэтгэлийн ертөнцийн талаар ярихыг хүсэж байна. Уншигч та бүхэн энэ номоор дамжуулан сайн сайхан сэтгэлийг сонгон авч аз жаргалтай амьдрахыг хүсье. Зохиолч Баг Хүсв.